Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кино English Content-ийн маань эхний дугаар та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ 2019 онд үзэгчдийн хүртэл болсон найруулагч Jordan Peele-ийн бүтээл Ask киног хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан ярианд түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үгсийг бичиж тэмдэглэж авцгаая. Та бүхнийхээ хүсэлтээр дугаар бүр дээрээ дөрмийн хичээл шигтгэж оруулахар болсон. Энэ дугаарт бүгдээрээ present simple tense буюу энгийн одоо цагийн хэрэглэх тохиолдлууд, хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ англи хэлийг сурч байх үедээ хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдаа, түүнээс хэрхэн зайлсхийх талаар маш гоё зөвлөгөө өгөх болно. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэхүү сугийг маань subscribe хийгээрэй. За, дэвтэр үзгээ бэлдээрэй. Ингээд хичээлдээ орцгоё. Okay, what do you think, Eddie? Should we stop or keep going? Don't look at me, it's your birthday. What do you think? Чи юу гэж бодож байна? Should we stop or keep going? Хэдүүлээ болох хэрэгтэй юу? Эсвэл үргэлжлүүлэх үү? Don't look at me. Над руу битгий хар. Russell, can you watch your daughter, please? I'm watching. Baby, stay close, okay? Can you watch your daughter, please? Охиноо харж байгаач. Stay close. Ойрхон байгаарай. We made it! Because y'all sleep too much. We made it. Бид ирчлээ. Эсвэл бид хийж чадлаа гэж орчуулж болно. You all sleep too much. Та нар хитрхи их унтсан. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ you all гэдгийг ярианд хэрхэн хэрэглэж дууддаг болохыг сурцгаая. You all, y'all, y'all. Ew, come on. I'm too old. You know the drill. Don't judge me. Don't judge me. Little dude, The Wi-Fi's not working. you don't need the internet. You are too old. Та хитрхи хөгшин. Don't judge me. Намайг бүү шүүмжил. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ judge гэсэн шинэ үгийг сурч авъя. Judge, шүүгч, шүүж хэлэлцэх, шүүх, яллах. The Wi-Fi is not working. Wi-Fi болохгүй байна. You know, Where are you going, Jason? Jason? Kara and Haley. You need to come and finish your food. Kara and Haley drove with Where are you going? Чи хаашаа явах гэж байна? I'm gonna get something. Би нэг зүйл авах гэж байна. Gonna гэдэг нь going to гэдгийн хураангуулсан хэлбэр. Ярианд хөвчлэн ингэх гэж байна, тэгэх гэж байна, инглээ, тэглээ, ингэх гэж байгаа, тэгэх гэж байгаа гэсэн яг одоо хийх гэж буй эсвэл ирээдүйд төлөвлөсөн утгыг илэрхийлэхдээ be going to хэлбэрийг ашигладаг. Бүгдээрээ дараагийн дөрмийн хичээл дээр энэхүү be going to хэлбэрийг тусгаалan авч үзэх болно. You need to come and finish your food. Чи ирээд хоол идэж дуусгах хэрэгтэй. Okay, she got lost. For 15 minutes, that's... That can be very scary. You don't know what happened to her. Anything could have happened to Okay, her. so... She got lost for 15 minutes. Тэр 15 минутын турш алга болсон. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ lost гэсэн шинэ үгийг сурцгаая. Lost, төөрөх, алга болох, алдах, гээх, хаях, хожигдох, ялагдах. You don't know what happened to her. Түүнд юу тохиолдсныг чи мэдэхгүй. Anything could have happened to her. Түүнд ямар ч зүйл тохиолдож болох байсан. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ could have буюу could have гэсэн баймжуулуугийн өнгөрсөн цагийн утгыг авч үзье. Баймжуулуугийн өнгөрсөн цаг буюу model in the past нь өнгөрсөнд болсон ямар нэгэн үйл явдлыг одоо цагийн байдлаас харж дүгнэж хэлж буй хэлбэр юм. Ерөнхийдөө тэгж болох байсан, тэгэх ёстой байсан, тэгдэг байж гих мэтчлэн харамсаж халгалсан, таамагласан эсвэл заа зүүлсэн байдлаар илэрхийлэгддэг. Бүгдээрээ баймжуулуугийн тухай тусгаалan дөрмийн хичээл дээр тусад нь авч үзэх болно.
Look, I think we need to encourage her to draw, to write, to dance, anything to help her tell us her story. I just want my little girl back. We need to encourage her. Бид түүнийг зоригжуулах хэрэгтэй. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ encourage гэсэн шинэ үгийг бичиж авцгаая. Encourage, туслах, дэмжих, саашаах, урам хайрлах, зоригжуулах. I just want my little girl back. Би зүгээр л бяцхан охиноо эргүүлж авчирмаар байна. It's okay, okay. I need to help smoke. It's gonna be okay. Зүгээр болно доо. I need to have a smoke. Би тамхи татах хэрэгтэй байна. I'm not going to that beach. We're not going. Okay, I guess I'll just cancel then. I'm not going to the beach. Би тэр далайн ирэг рүү явахгүй. I'll just cancel it then. Тэгвэл би үүнийг цуцалчихъя. You know, Jason really was looking forward to it. It's the first time I've been back here since Grandma died. I know it's been pretty hard on him. We leave before dark. Yeah. Jason really was looking forward to it. Jason үүнийг маш их хүсэж байсан. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ looking forward хэмээх phrasal verb буюу холбоо үйл үгийг бичиж тэмдэглэж авцгаая. Looking forward гэдэг нь болох гэж буй ямар нэгэн зүйлийг сэтгэл тогтлон хүлээх, тэсэн ядан хүлээх, тухайн зүйлд маш их баяртай, сэтгэл хангалуун байх гэсэн утгыг илэрхийлнэ. Бүгдээрээ өөр нэгэн жишээ авч үзцгээе. I'm really looking forward to working with you. Би чамтай ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. It's been pretty hard on him. Энэ түүнд маш хүндхэн байгаа. We leave before dark. Бид харанхуй болохоос өмнө явцгаан шүү. Daddy is home, baby! Crawdaddy! Ha ha! He's kidding, right? He's not kidding. Daddy is home. Аав нь гэртээ байна. He is kidding, right? Тэр тоглож байгаа байлгүй дээ, тийм үү? Where were you? I was at the bathroom. No, you don't do that. You don't run off without telling me. Ow. Where were you? Чи хаана байсан юм бэ? I was in a bath. Би угаалгын өрөөнд байсан юм. You don't run off without telling me. Чи надад хэлэлгүйгээр явж болохгүй. Эндээс бүгдээрээ run off хэмээх бас нэгэн phrasal verb буюу холбоо үйл үгийг сурцгаая. Run off гэдэг нь хаана ихтэй гинэд явахыг хэлнэ. Just trying to lighten the mood. Shit. We lost power. Perfect timing. See, this is why Josh has a backup generator. I'm just trying to lighten the mood. Би сэтгэл санаагч нь л хөнгөвчлөх гэж оролдож байна. We lost power. Тог тасарчлаа. Perfect timing. Төгс цаг оллоо доо. God help! Jesus! Okay, we lost power. Go back to bed. There's a family in our driveway. Go back to bed. Орондоо буцаад ор. There's a family in our driveway. Манай зам дээр нэг гэр бүл байна. Hi. Can I help you? Okay. If y'all are out here trying to scare people, I think you picked the wrong house for that. Can I help you? Би танд туслах уу? If you all out here trying to scare people, хэрвээ та нарын хүмүүсийг айлгах гэж байвал
I think you picked the wrong house for that. Чи буруу байшингаа сонгосон гэж бодож байна. I asked you nice. Now I need y'all to get off my property. I asked you nice. Би чамаас айтайхан асуулаа. Now I need you all to get off my property. Одоо миний эдлэн газраас та нарыг явахыг шаардаж байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ property гэдэг шинэ үгийг сурцгаая. Property өмч хөрөнгө, эд хөрөнгө, эдлэн, эд агуурс. Josh, what was that? What? I heard something outside. Okay. What was that? Юу байсан бэ? I heard something outside. Би гадаа ямар нэгэн зүйл сонслоо. We have to go. What? You're joking, right? Zora, Jason, help your father. She's tripping. Where would we go? We have to go. Бид явах ёстой. Help your father. Аавда тусал. Where would we go? Хэдүүлээ хаашаа явах юм бэ? They think like us. They know where we are. They won't stop until they kill us or we kill them. Then let's make some traps or something like some Home Alone. They think like us. Тэд яг бидний шиг боддог. They know where we are. Тэд бидний хаана байгааг мэдэж байгаа. They won't stop. Тэд зогсохгүй. Then let's make some traps. Тэгвэл ямар нэгэн үр хийцгээе л дээ. Get in the car. Get in the car. I'm driving. No way. I told her no. Let's go. Явцгаая. Get in the car. Машин цуу. I'm driving. Би жолоодно. No way. Үгүй шүү. Эсвэл үгүй байлгүй дээ гэж орчуулж болно. I told her no. Би түүнд үгүй гэж хэлсэн. За ингээд бүгдээрээ найруулагч Jordan Peele-ийн бүтээл Us киног үзэж амьдрал түгээмэл хэрэглэгддэг 54 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэж байна. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох 4-ийн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн дугаарт Present Simple Tense буюу энгийн одоо цагийн хэрэглэх тохиолдлууд, хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзэх болно. Эхлээд бүгдээрээ Present Simple цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг нь сурцгаая. Нэгдүгээрт permanent буюу хувиршгүй, өөрчлөгдөшгүй зүйлийн тухай ярих үед хэрэглэж болно. Нэг ёсондоо үнэн бодит зүйлийн тухай гэж ойлгож болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I live in Los Angeles. Би Лос Анжелест амьдардаг. He works at a bank. Тэр эрэхтэй банкнд ажилладаг. They have 3 children. Тэд 3 хүүхэдтэй. Хоёрдугаарт habits буюу өдөр болгон хийж дадсан дадал зуршлын талаар ярих үед хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I eat only fish. Би зөвхөн загсал иддэг. She brushes her teeth twice a day. Тэр эмэгтэй өдөрт 2 удаа шүдээ угаадаг. We go to our country house every month. Бид сар болгон цуслангийн байшин руугаа явдаг. 3-дугаарт schedules буюу ямарваа нэгэн цагийн хуваарьтай зүйлийн тухай ярих үедээ энэхүү цагийг ашиглаж болно. Бүр тодруулбал scheduled events in the near future буюу ойрын ирээдүйд болох цагийн хуваарьт үйл явдлын тухай хүрнэхдээ хэрэглэж болно гэсэн үг. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. Our class starts at 9 AM. Манай хичээл 9 цагт эхэлдэг. The train leaves tonight at 7:30 PM. Галт тэрэг өнөөрөө 7:30-д хөдлөнө. The party finishes 2 AM. Үдшилэг 2 цагт дуусна. 4-дүгээрт facts буюу шинжлэх ухаанаар батлагдсан үнэн бодит баримтын тухай ярих үедээ ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. The sun rises in the east. Нар зүүн зүгээс манддаг.
The Amazon forest produces 20% of Earth's oxygen. Амазоны аймагт дэлхийн хүчил төрөгчийн 20%-ийг бүрдүүлдэг. 5 дугаарт imperative буюу захиран үсэх төлөв байдлын тухай хэлэхдээ ашиглаж болно. Жишээ нь Bring me a glass of water. Надад аюул аваад ир. Give me a pen. Надад үзэг өг. Don't touch my phone. Миний утсанд бүүхэр. 6 дугаарт now буюу яг одоо цагийн нөхцөл байдалд ашиглаж болно. Үдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. He is not here. Тэр энд байхгүй байна. I need help right now. Надад яг одоо тусламж хэрэгтэй байна. Do you have your passport with you? Чамд одоо паспорт чинь байна уу? 7 дугаарт opinion or feeling буюу үзэл бодол эсвэл мэдрэмжийн талаар илэрхийлэхдээ энэ цагийг ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харъя. I feel sad. Би гунигтай байна. He doesn't agree. Тэр зөвшөөрөхгүй. They think it's possible. Тэд үнийг боломжтой гэж бодож байна. 8 дугаарт frequency буюу давтамж илэрхийлсэн зүйлсийн талаар ярихдаа хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. She always takes the bus. Тэр эмэгтэй үргэлж автобусаар зорчдог. They sometimes do their homework. Тэд гэрийн даалгавраа заримдаа л хийдэг. He never takes notes during lecture. Тэр эрэхтэй лекцийн дундуур тэмдэглэл огт хөтэлдэггүй. Одоо бүгдээрээ present simple цагт түгээмэл хэрэглэгддэг давтамж заасан дайвар үгсийг сурцгаая. Давтамж заасан дайвар үгс гэдгийг англиар adverbs of frequency гэж хэлнэ. Энэ нь ямар нэгэн үйл явдал хэр олон удаа болохыг илэрхийлдэг. Always үргэлж, often дандаа, usually ихэвчлэн, sometimes заримдаа, rarely ховорхон, never хизээч үгүй, огт үгүй. Энэ 6 үгс нь present simple цаг дээр маш түгээмэл хэрэглэгддэг. Одоо харин бусад түгээмэл бус хэрэглэгддэг үгсийг нь сурцгаая. Constantly байнга, цаг ямагт, nearly always бараг л үргэлж, normally ер нь, regularly тогтмол, seldom хааник, almost never бараг л үгүй. Дайвар үгсийг баттгах өгүүлбэрт бие үйл үгийн ард хэрэглэдэг бол үүсгэх өгүүлбэрт үйл үгийн өмнө хэрэглэдэг. Харин асуух өгүүлбэрт биеийн төлөөний үгийн ард хэрэглэдэг. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I am rarely late. Би ховорхон л хоцордог. He doesn't always watch a movie. Тэр эрэхтэй үргэлж кино үздэггүй. Do they usually play basketball? Тэд ихэвчлэн сакс тоглодог уу? Мөн once нэг удаа, twice хоёр удаа, several times хэдэн удаа, every бүр гэсэн үгнүүдийг ашиглаж болдог. Жишээ нь We go to cinema every week. Бид 7 хоног бүр кино театр руу явдаг. I pay my rent every month. Би сар болгон түрээсээ төлдөг. He travel abroad twice a year. Тэр эрэхтэй жилд 2 удаа гадаад руу аялдаг. Одоо бүгдээрээ present simple цагийн хувирах хэлбэрийн талаар үзцгээе. Эхлээд positive буюу баттгах хэлбэрийг харъя. Subject буюу эзэн бие, verb буюу үйл үг. Бүгдээрээ жишээ болгож work буюу ажиллах гэсэн үйл үгийг авцгаая. I, you, we, they гэсэн эзэн биеийн араас үйл үг ямар нэгэн хувирлгүй шууд орно. I work, you work, we work, they work. Харин he, she, it гэсэн эзэн биеийн араас үйл үг s давар авч орно. He works, she works, it works. S даврын талаар хувирах хэлбэрийн хичээлийг үзэж дууссаны дараа тусгаалan авч үзцгээе. Одоо бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харъя. He knows everything. Тэр эрэхтэй бүхнийг мэддэг. She speaks French. Тэр эмэгтэй Францаар ярьдаг.
We play football every week. Бид 7 хоног болгон хөл бөмбөг тоглодог. I teach math. Би математикийн хичээл заадаг. Одоо бүгдээрээ negative буюу үгүйсгэх хэлбэрийг харъя. Үгүйсгэх хэлбэрийн нэг онцлог нь subject буюу эзэн биеийн араас do эсвэл das гэсэн туслах үйл үгийг авдаг. I, you, we, they-ийн араас do туслах үйл үгийг авдаг бол he, she, it-ийн араас das туслах үйл үгийг авдаг. Үгүйсгэх хэлбэр үүсгэхийн тулд do, das туслах үйл үгийн араас not гэсэн үгийг залгана. Үгүйсгэх хэлбэрт туслах үйл үгийг ашиглаж байгаа болохоор үндсэн үйл үг хувирахгүй шууд хэлбэрээр орно. Do not гэдгийн товчлол don't, does not гэдгийн товчлол doesn't. За бүгдээрээ өмнөх жишээ үйлбэрүүдийг үгүйсгэх хэлбэрт оруулж харцгаая. He doesn't know everything. Тэр эрэхтэй бүхнийг мэддэггүй. She doesn't speak French. Тэр эмэгтэй Францаар ярьдаггүй. We don't play football every week. Бид 7 хоног болгон хөл бөмбөг тоглодоггүй. I don't teach math. Би математикийн хичээл заадаггүй. Одоо question буюу асуух хэлбэрийг харцгаая. Асуух хэлбэрт мөн адил do das туслах үйл үгийг ашигладаг. Эхлээд бүгдээрээ general question буюу ерөнхий асуултын хэлбэрийг авч үзнэ. Ерөнхий асуулт гэдэг нь тийм үгүй гэсэн богино хариулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт do das туслах үйл үг нь эзэн биеийн өмнө орно. I, you, we, they-ийн өмнө do туслах үйл үгийг авах бол he, she, it-ийн өмнө das гэсэн туслах үйл үгийг авна. Үндсэн үйл үг нь мөн адил хувирахгүй гэдгийг анхаараарай. Ингээд бүгдээрээ жишээ үйлбэрүүдэд харцгаая. Does he know everything? Тэр эрэхтэй бүхнийг мэддэг үү? Хариулахдаа богино хэлбэрээр хариулна. Yes, he does. Тийм ээ, тэр мэддэг. Эсвэл no, he doesn't. Үгүй ээ, тэр мэддэггүй. Does she speak French? Тэр эмэгтэй Францаар ярьдаг уу? Yes, she does. Тийм ээ, тэр ярьдаг. Эсвэл no, she doesn't. Үгүй ээ, тэр ярьдаггүй. Do you guys play football every week? Та нар 7 хоног болгон хөл бөмбөг тоглодог уу? Yes, we do. Тийм ээ, бид тоглодог. Эсвэл no, we don't. Үгүй ээ, бид тоглодоггүй. Do you teach math? Чи математикийн хичээл заадаг уу? Yes, I do. Тийм ээ, би заадаг. Эсвэл no, I don't. Үгүй ээ, би заадаггүй гэж хариулж болно. Одоо бүгдээрээ special question буюу тусгай асуултын хэлбэрийг авч үзье. Тусгай асуулт гэдэг нь дэлгэрэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special question дээр WH нийлэмжээр эхэлсэн асуух үгнүүдийг ашигладагаараа онцлог. WH нийлэмжээр эхэлсэн асуух үгнүүдэд ямар үг ордог болохыг бүгдээрээ харцгаая. Who, хэн, why, яагаад, what, юу, when, хизээ, where, хаана, which, аль, whose, хэний, мөн, how, хэрхэн яаж, how much, хэр зэрэг, how many, хэр олон гэх мэт асуух үгс орж болно. Тусгай асуулт нь do das туслах үйл үгийн өмнө ордог. Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ авч үзье. What does she do? Тэр эмэгтэй юу хийдэг вэ? She's a painter. Тэр зураач. Where do you work? Чи хаана ажилладаг юм бэ? I work in a library. Би номын санд ажилладаг. За одоо бүгдээрээ S дагавар авдаг дүрмийн талаар тусгаалan авч үзье. Present simple цагийн баттгах өгүүлбэрийн хэлбэр дээр he, she, it буюу 3 дугаар биеийн ганц тоон дээр үйл үг S дагавар авдаг болохыг өмнөх хэсгээр үзсэн. Ихэнх үйл үгэнд S дагаврыг шууд залгадаг. Жишээ нь speak, speaks, leave, leaves, want, wants. Харин CH, SH, SS, O, X, Z-ээр төгссөн үйл үгэнд ES залгадаг. Жишээ нь catch, catches, wash, washes,
kiss, kisses, go, goes, fix, fixes, buzz, buzzes. Харин гийгүүлэгч болон y үсгийн нийлэмжээр төгссөн үгийн y нь I болж хувирдаг бөгөөд араас нь es залгадаг. Жишээ нь carry, carries, study, studies, worry, worries. Харин их шиг болон y үсгийн нийлэмжээр төгссөн үгэнд шууд s давхар залгадаг. Жишээ нь say, says, play, plays, enjoy, enjoys. За энэхүү бүгдээрээ present simple tense буюу энгийн одоо цагийн тухай дөрмийн хичээлээ үзэж дуусглаа. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэж байна. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах зүйлс гэвэл баттгах өгүүлбэр дээр үйл үг s болон es давар авдаг дүрм, үгүйсгэх болон асуух өгүүлбэрт do das туслах үйл үгийг авч хэрэглэх дүрм, мөн үгүйсгэх болон асуух өгүүлбэрт үйл үг хөрөхгүй гэсэн дүрм юм. За тэгээд энэхүү цагийг ашиглахад түгээмэл хэрэглэгддэг дайвар үгсийг сайдарч ажиллах хэрэгтэй. Мөн хэрэглэх тохиолдлуудыг нь сайтар өөрийн болохоор өнөөдөр үзсэн дөрмийн хичээлээ баттгахын тулд та бүхэн Google-с Present Simple Tense Exercises гэж хайгаад дасгал ажлын тест бүглөөрэй. Одоо бүгдээрээ сүүлийн хэсэгт орцгоё. Энэ дугаартаа би та бүхэндээ англи хэлийг сурч байх үедээ хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдаа, түүнээс хэрхэн зайлсхийх талаар маш гоё зөвлөгөө өгөх болно. Эхний алдаа. Ихэнх хүмүүс сонсохоос өмнө ярих гэж оролддог. Энэ бол маш буруу. Англи хэлийг сурч байхдаа ярихаас өмнө сонсож сурах хэрэгтэй. Нэг ёсондоо удаан ярьж, хурдан сонсох нь маш үр дүнтэй суралцах арга юм. Мөн нөгөө тэгүр та бичгээсээ урьдаж маш их унших хэрэгтэй. Ингэснээр таны хэл сурах арга барил зөв зэгцэнд орох болно. Хоёр дахь алдаа. Ихэнх хүмүүс ярьж байхдаа өөрөөсөө хичиж санаа зовдөг. Хэл сурч байхдаа өөрөөсөө хичиж санаа зовох ямар ч хэрэггүй болохыг танд зөвлөж байна. Хүн бүхэн л ямар нэгэн зүйлийг анхлан сурч эхлэхдээ алдаа гаргадаг шүү дээ. Тиймээс та хэн нэгэнтэй харилцаж байхдаа ичиж санаа зовлгүй ярих ёстой. Болж өгвөл тухайн хүндээ төрүүлээд би дөнгөж сурч эхэлж байгаа. Хэрвээ би ямар нэгэн алдаа мадаг гаргавал та засаж залруулад өгөөрэй гэд хэлэх хэрэгтэй. Ингэснээр та гаргасан алдаагаа хурдан засаж нэг байрандаа л зогсоод байхгүй урагшлах болно. Гурав дахь алдаа. Ихэнх хүмүүс англи хэлийг яг таг төдий хугацаанд сурна буюу тодорхой хугацаанд суралцаж хүссэн үр дүнгээ хүртэнэ гэж боддог. Энэ бол том эндүрэл. Ер нь аливаа хэлийг бүрэн дүрэн сурна гэж байхгүй. Бид ч гэсэн их хэлээ бүрэн дүрэн мэддэггүй шүү дээ. Уг алдаанаас болж хэл сурч байсан хүмүүс хүссэн үр дүндээ хүрээгүй хэмээн сурах итгэл зориг ирмэлцлээ алддаг. Тиймээс хамгийн чухал нь англи хэлийг хэрэглээний төвшин сайтар судлан суралцаж, мөн өөрийн салбар мэргэжлийн хэмжээнд тултал нь үзэж суралцах хэрэгтэй. Мөн дээрэс нь тууштай байдал хамгаас чухал. Хэл сурах байдлыг хизээч зогсоож болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Дөрөв дэх алдаа. Ихэнх хүмүүс англи хэлийг тухайн оронд нь очиж байж сурна гэж боддог. Мэдээж англи хэлээр ярьдаг орчинд нь очиж сурч амьдрах нь том давуу тал ч гэсэн очоод л шууд тухайн хэлийг сайн сурна гэсэн үг биш. Жишээ нь би Америкт олон жил амьдарсан хэрнээ англиар сайн ярьж чаддаггүй олон ч хүнтэй нүрд тулж байсан. Тиймээс та англи хэлийг эх орондоо ч гэсэн хүссэн хэмжээнд нь суралцах боломжтой гэдгийг баттаа хэлмээр байна. 5 дахь алдаа. Ихэнх хүмүүс англи хэлийг сурч байхдаа нээлттэй байж чаддаггүй. Хэрвээ та англи хэл сурахыг чин сэтгэлээсээ хүсэж байвал сэтгэлгээний тал дээрч тэр сэтгэл хөдлөл болон зан авирын тал дээрч гэсэн маш нээлттэй байх нь хамгаас чухал. Учир нь тухайн орны соёлын ялгааг таньж мэдэх, ойлгоход нээлттэй зан чанарын байдал маш их тусдын болдог. За ингээд миний бэлтгэсэн кино English видео контентын маань 2 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.